хайр сэтгэлээр нүдээ боож хатуу амьдралаас нуугдаж тоглоё. Хараагүйгээ харагдаагүй шиг санаж хаан хатан хоёр болж тоглоё. Гүжир амьдралыг төрч гэсэн мартаж гуньхийг мэдэхгүй хүүхэд болж тоглоё. Үннийг орхиж хоёрхан биедээ итгэж өхөшгүй мөнхийн хүмүүс болж тоглоё. Сайн байна уу? Сайн байна уу? Нэг латте авах гэсэн. Авч явахгүй руу? Эндээ очтөө. Дэлхий дээр ургасан хос хоёр цэцэг болж тоглоё. Дэндүү цэнгийг агаар сэнгэнсэн салхи болж тоглоё. Амьдрал гэдэг тоглоом минь амар юм биш. Бусдын зохиосон дүрмээр бол бүр их хэцүү. Амьдрал дээр хүмүүс авна гэж тоглодог бол өгч чадах бүхний өгнө гэдэг өөрсдийнхөө дүрмээр хоёлаа тоглоё. Хорвоо хэрвээ дургүй байвал хоёулаа нуугдаж тоглоё. Өөрийнхөө дүрмээр тоглоод өнгөрөхөд гомдол алга. Өргөн дэлхийд хожигдлооч өшрөх юм алга. Тэгвэл над нар шингэх харуулж хийж байгаа. Тэгэхээр хаан бол харуулнаа. Тэгэхдээ одоо цаг нөхцөл боломж нь одоо арай болоогүй гэдэг. Тэгээд өөр цаглбар харж байгаад өнөөдөр 7:40-д би нар шингэхийг чамд харуулна. Миний захирамж биелнэ гэж байгаа байхгүй. Нарууд одоо байгалийнхын замаар л шингэн шүү дээ. Тэгээ яг тэрийг харуулад захирамж урагшдаг, тэндээ өөрөө баясдаг. Чим нэг ийм хошин одоо энэ өгөөнүүдийг бүгдийг задлал ярих юм бол энэ чинь цаана айхтар улс төртэй ч юм шиг тийм хошин юмнууд байж байгаа байхгүй. Жишээлбэл одоо таны саяны ярьсан тэр хааны зэрлэг гэдэг чинь. Алгасаж болохгүй нэвтрүүлгийн маань нээлж дугаар эхэлж байна. За, өнөөдрийн бидний ярих ном бол маш алдартай ном. Энэ бол хүүхдийн зохиолын хамгийн алдартай зохиолуудын нэг мөртлөө насан туршидтын хамгийн дуртай байдаг ном. За, тэгээд ер нь дэлхий дээр борлуулагдсан хуваарь бол ер нь баг хамгийн дээдлэлтэй яригдах баг. 200 гаруй сая борлогдсон гэж ярьд юм байлээ. Үнэхээр онцгой ном. Тэгэхдээ тэр борлуулалт нь гол биш. Энэ бол үнэхээр өөр сонин ном. Зохиогч нь бол Францын зохиолч 20 дугаар зууны маш алдартай бичгийн хүмүүсийн нэг Антуан Сент-Экзюпери. Сент-Экзюперигийн 2 ном Монголд орчуулагдсан байгаа. Хүний орчлон, Бяцхан хунтайч гэдэг 2 ном. Бид нар бол өнөөдөр Бяцхан хунтайчийн тухай ярих гэж байгааг үзэгчтэй айл хэдийн тааварсан баха. За, Антуан Сент-Экзюпериг манай Франц хэлний нэртэй орчуулагч Төмөр хөлөг ах нэг удаа тэгж хэлсэн байдаг. Энэ хүн бол барууны ертөнцид төөрөө төрчихсөн буддийн гигант юм байна гэж. Тийм болохоор бид нар энэ хамгийн алдартай бүтээлийн тухай ярилцсан уу гэж. Буддийн хувраг мөн яруу найрагч намжлын мөнхөө яриг барьсан юм. За, тэр нь буддын шашны зарим нэг ойлголтын талаар мөн бурхан багшийн намтар амьдралтай нь бас илүү ойртуулж нааж тэгж ойлгомоор зүйлүүд бас нэлийн байсан. За, юуны төрөнд Бяцхан хунтайч маань өөрийнхөө амьдралдаг тэр гаригаас гараад 6 цагаарыг дамжаад тэгээд манай дэлхий дээр ирж байгаа. Энэ урт аялал нь бол ямар нэг юмыг ирж хайж ямар нэг юм нэрэл хайгуулт гарч байгаа. За, тэр нэрэл хайгуулаа сүүлдээ бол манай дэлхийгээс олдог. Олоод тэгээ буцдаг. Тэр нэрэл хайгуул нэр нь юу байсан бэ гэхээр хүний амьдралын утга учир. Хүн одоо үнэт зүйлээ хэрхэн өөрөө яаж дурдж бүтээж бий болгодог. Мөн бусдыг одоо яаж хайрлах ийм одоо
ийм асуултын хариуг л одоо олж ирж байгаа юм шиг санагдсан. Тэгээд Бурхан Багшийн амьдралтай юунд нь холбоотой тийм адилхан төстэй байсан бэ гэхээр Бурхан Багш өөрөө бас гэрээс гарч тойвон болоод одоо үнний ирэлд бас л ирэл хайгуул хийж одоо эцэстээ бол одоо ирэл хайгуулаа олж гэгэрч мөн одоо тэгээд одоо ирэл хайгуул амжилттай төгсдөг. Бяцхан унтаачих бол мөн ирэл хайгуул амжилттай төгсдөг. За тэгээд бяцхан унтааж бол энэ ирэл хайгуулаа бол өөрийнхөө гаригаас гараад 6 гариг дамжаад тэгээд одоо дараа нь манай дэлхийд ирж за энэ хугацаанд бол олон газар явж тэр гариг тусвал болгоны одоо хүнтэй уулзаж дандаа л асуулт тавьж явждаг. Тэр асуулт нь бол тэр ирэл хайгуулыг л одоо ямар ч байсан баттгаад ямар ч байсан л ирж хайж яваа гэдэг юм бол тэр асуулт болгоноор л одоо мэдэгдээд байх шиг байдаг. Бурхан Багш ч гэсэн одоо мөн гэрээс гараад 6 жил болж ээж одоо гэрсэн шүү дээ. Тэгэхээр энэ 6 гариг дамжих 6 жил болох ч одоо бас холбоотой юм шиг ингэ санагддаг. Тэгээд Бурхан Багш бол мөн амьдралын одоо мөн чанар яаж энэ одоо зовлонгоос энэ амьдралын одоо энэ арсар зовлонгоос хэрхэн одоо салхав мөн зовлонгийн шалтгаан одоо юу байсан. За тэгээд зовлонгоос гарахад арга зам өөрөөр хэлбэл одоо нөгөө хотгтын дөрөв нэг эхэлж олдог шүү дээ. За мөн бяцхан хунтааж маань мөн энэ адил энэ одоо Бурхан Багшийн адил тэр хүнийг яаж хайрлах вэ? Тэр одоо орхиод гарсан тэр гариг дээр нь өөрийнхөө гариг дээр байгаа тэр нэг тийм хайртай цэцэг байгаа шүү дээ. Тэр цэцгийг одоо хэрхэн яаж хайрлах ёстой тэр арга зүйгээ олсон. За мөн цэцгнийхээ төлөө тэгээд сүулдэ ч гэсэн цэцгнийхээ өмнө би хариуцлага хүлээх ёстой гэдээ буцаад явчихсан. Ер нь бол Бяцхан хундаажийн өөрийнхөө гаригаас гараад манай дэлхий дээр ирж байгаа энэ одоо аялал за Бурхан Багшийн мөн Түг намтар дээр байдаг одоо Тэнгэрийн орноос одоо Түштийн орноос гэж ирдэг. Одоо манай дэлхий дээр ирж тэр Шагжаа өмгийн хааны хүү бол төрсэн байгаа. Тэгэхээр энэ хоёулаа бол бас өөр гаригийн хүмүүс байдаг юм. За хоёр дахь одоо нэг тийм адил төстэй чанар нь болохоор одоо манай буддизмд нэг юм одоо ойлголт тогтсон байдаг да. Одоо ямар ч юмыг бодиттой юмыг яг бодиттой чигээр нь харах. За яг байгаа юмыг яг байгаа чигээр нь харах. Тэгээд мөн сэтгэл зүрхээр мэдрэх. Одоо зэн буддизм дээр ч байдаг. Випашана бяцлал дээр ч мөн одоо юмыг яг байгаагаар нь хүлээж авах. Ийм ойлголтууд байдаг шүү дээ. За энэ бяцхан хунтаачч тэр за энэ нисэгч онгоцны нисэгч маань гэсэн тэр ер нь юмэг их л байгаагаар нь бодиттойгоор нь хүлээж авдаг. Ийм бол санагдсан. Тэр энэ зураг их гоё шүү. Би сая нөгөө энэ номыг зөвхөл хамгийн анх ер нь энэ хамгийн алдартай зураг баг. Энэ нөгөө авраг могонд зэлгүүлсэн цаа. Хүмүүс харангуйтаа энэ зургийг харангуйтай юу малгай вэ гэж бүгд асуудаг гэж. Гэтэл яг энэнийг бол авраг заанд зэлгүүл авраг могой зэлгүүлсэн заан гэдгийг олж харддаг хүнийг тэр нисгч насан туршаа хайсан юм шиг байна. Гэтэл бяцхан хунтааж л тийм сэтгэлгээтэй. Тэгэхээр одоо энэ ер нь энэ номоор дамжуулаад хүний сэтгэлгээг задлж болмоор юм шиг санагдаад байна. Одоо жишээлбэл бид нар чинь хүүхдүүдээ одоо өсөг сургаал тэгэл нэг тийм хөтөлбөртэй сургуульд өгөөл тэгэл нөгөөх нь нэг яадаг чинь ингээл нэг тийм системтэй боловсролд нэг загвартал оруулаад байна шүү дээ. Гэтэл тэр хүүхдүүдэд үнэхээр нэг юм бүрх малгай шиг юм зураг зураад үзүүлэх юм бол энэ дотор тэр зурагны малгай шиг энэ юмны дотор өөр юм байгаа гэдгийг олж харах хүүхэд хэд байгаа бол бас хэцүү.
Гэтэл Сент-Экзюпери гэдэг хүн бол хүүхдийн сэтгэлгээний тэр заваргүй байдлыг хадгалах нь ямар гайхамшигтай зүйл юм бэ гэдгийг зөвхөн энийг одоо үүлэмжтэйгээ хот бусан зургаараа илэрхийлсэн байх чинь. Тэгээд энэ зөвхөн энэ зургийг хараад л би энэ зохиол ер нь гайхамшигтай зохиол юм бэ гэдэг би ганцхан энэ зургаас ойлгосон. Яг тэгвэл хүн хараад энэ дотор энэ бол зааныг залгицсан авраг могоо юм байна гэж сэтгэж чадна гэдэг нь өөрөө тэр өөрөө тэр тухайн зургийг ямар ч хүн ямар ч завургүй сэтгэлгээгээр бүтээхэд тэндээс жинхэнэ урлаг. Тэгээд дараа нь тэр нөгөө хонь зураад өгөөч гэж байгаа тийм. Ямар гоё. Хөнгөт хэрэг тэр хонь зурцсан бол бяцхан хүнтэйч таалагдахгүй. Тэрнээс гадна ер нь хүүхдэд таалагдахгүй юм байна. Ягаад гэвэл хонь гэдэг бол нэг тийм загвартай зүйл. Бид нэр хоньыг ямаарч зурдаг байсан нэг л амьтан зур. Гэтэл энэ дотор хонь байгаамаа гэд хайрцаг зураад өгчлөөр тэр хүний тэр хүүхдийн төсөөлөл нь баяжаад яг хүссэн хонь авч байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр хүнд ямар ч хонь зурж өгөөд хүссэн хоньыг өгч чадахгүй. Харин хонион төсөөлөх боломжийг өгчих юм бол тэр хүн жинхэнэ энэ зөвхөн хүүхдэд биш бид нарт бас хамаатай, уран бүтээлч хүмүүст хамаатай. Тэгэхээр энэ манай бурхны шашинд яригддаг нөгөө юмыг нэг тийшээ ингээд туйлшрахгүй нөгөө төв дундаж бүх юмыг ингэж яаж үздэг нөгөө нэг нагарж унагийн мундаг нөгөө хаалт тий төв үзлэгдэг. Яг тэр шиг санагдаад байгаа надад. Яг гэвэл бурхны шашны төв үзэл бол юмыг ийм гэж хэлэхгүй, тийм гэж хэлэхгүй. Гэхдээ ийм гэж хэлсэн ч бай, тийм гэж хэлсэн ч бай энэ нь тэр хоёрын дундах чанар хэлж байгаа. Жишээлбэл зовлон бай тий. Зовлон гэдэг дотор жаргалж багтаж байгаа. Тэгсэн мөртлөө зовлон гэж хэлсэн дотор зовлон жаргал хоёр хоёулаа багтаж байгаа гэдгийг нөгөө яг нөгөө том хүмүүс энэ хүүхдийн зургийг ойлгодгүй шиг барууны ч юм уу эсвэл буддийн философиг ойлгодгүй хүмүүс ойлгодгүй. Амьдрал зовлон гэж байгаа бол амьдралын тухай готрон үзэл биш гэж яриад байдаг. Гэтэл үнэндээ тийм биш. Тэр нь шүтэн барилдсан нөгөө төв үзэл нь байдаг. Тэр шиг энэ бид нар энэ завгүргүй сэтгэлгээнээс хүүхдээ салгахад хамгийн чухал ном энэ бяцхан хүнтэй юм болоо гэж боддгийг. Ном дээр бол томчул том хүмүүс л гээд байгаа юм. Тэгэхээр том хүмүүс одоо амьдралын аар сархын юмд одоо оролцож яг тэр хүүхдийн тэр цэвэр зүрх сэтгэлд одоо хүртэгдэж байгаа тэр мэдрэмж тэр хүүхдийн тэр цэвэрхэн нүдээр харж байгаа тэр хараа зүртэж байгаа зүйл ингээд амьдралын туршид хэрхэн одоо ингэж бүдгэрч одоо яг тэр тухайн харж байгаа юмны одоо мөн чанар тэр дотоод гоо сайхан тэр нэг бүдгэржил ингэж явд юм байна л да. Ер нь хүүхд зориулсан хязгаарын гол шалтгаан нь болохоор хүүхэд ихээс зөрөөд бол одоо маш тийм цэвэр сэтгэл зүрхтэй цэвэр хараагаар орчлон ертөнцийг харддаг юм байна. Тэгээд амьдрал дуусаад амьдрал дотор ингэж явж байхдаа ар сархан одоо амьдралын зовлон зүдгэр юу байдгийг бүх юм ингэж холилдоод тэгээд ер нь өөрийн сэтгэхүй ухамсар одоо тэр ертөнцийг үзэх үзэл тэгээд одоо бусдыг одоо харах энэ чадварнд нь одоо тийм хэртэж бохирдож их юм уу да тий ингэж яваад тэгээд нөгөө анхныхаа тэр цэвэр ариун чанарыг алддагын шиг байна. Энэ номын одоо сүүлд гарна л да. Ер нь сүүл хэсэгт бол тэр нэлээд тодорхой гараад ах шиг байгаа юм. Тэрийг одоо үндэслэн ярихад бол явж гэгэрэл гэдэг бол тэр бохирдсноо бол таньж мэдээд бохирдсноо цэвэрлэх шатандаа яваад цэвэрлээд тэгээд эргээд тэр хүүхдийг шиг одоо тэр цэвэр тунгалаг байдалтай эргэж орох нь одоо ер нь гэгэрэл юм уу гэж. Бяцхан хүнтэй ажил ихтэй одоо манай дэлхий дээр ирсэн бол за яг хөө ер нь их цэвэр тунгалагаар байгаа. Гэвч одоо тэр энэ сүүлдээ бүр нэг үнэгтэй уулздаг шүү дээ. Нэг ухаал үнэг байдаг. Одоо би энийг уншихдаа үнэг багш гэж бодод байгаа байхгүй юу? Үнэг багш гэж нэрлэмээр байсан. Тэр үнэг багштай уулзсны дараа
сэтгэхүй бол бүр шал өөр. Маш өөрөөр иргэдэг штэ. Хүүхдийн зохиол гэж заримд гэж байна. За зарим нь болохоор хүүхдэд уншиж болно, том хүн уншиж болно гэж бас яриад байгаа. Зөвхөн яг хүүхдийн зохиол гэж яг хэлсэн юм бол гэж би бас бодоод байгаа. За яг ер нь утга зохиолын одоо нэг уншсан одоо шүүмжилэгч гэх юм уу, судлаач гэх юм уусууд бас харсан үг байх л да. Тэ. Ер нь бол зөвхөн миний хувийн бодол бол хүүхдийн тухай том хүний томчуулт насан турш хүмүүс зориулсан шиг бодогддог. Ер нь тийм баха. Одоо жишээлбэл энэ бяцхан хүнтэйчийг бол хүмүүс тийм үлгэр шиг гоё юутай тэгээд ийм өвөрмөц өвүүлэмжтэй тийм болохоор нь хүүхдүүдтэй голцоо авч өгсөөр гад ийм их олон зарагдсан юм гэлээ. Гэхдээ ер нь бол бодоход бол хүүхэд за хүүхэд байхдаа уншчихад бас гоё л баг. Зүгээр насанд хүрсэн хойно уншвал илүү их тийм юмыг олж харна. Ягаад гэвэл бид нэр насанд хүрнэ гэдэг нь өөрөө ямар их том дутагдал юм бэ гэдгийг олж харахад. Одоо жишээлбэл тэр нөгөө нэг наагур ингээд аялаад явж байгаа бусад нөгөө динлүүчний гаригч юуны гариг ингээд янз янзын гариг тэр нөгөө ганцаараа нэг тийм эзэн хаа болцсон гариг мэрэг гэтэргээд тэднийг харах чинь дандаа томчуулын гариг байна шүү дээ. Тэгэхээр тэр томчуулын гаригийг хараад нөгөөдөг чигүй томчуул ер нь яахлаар ийм хачин юу байд юм бэ гэд бодож байгаа гэдэг чинь өөрөө бид нэр өөрсдөө ямар болж хувирсан хүмүүс вэ те. Экспери ер нь тэрнийг яасан юм шиг байна. Бид нэр насан турна гэдэг нь ер нь ямар болно гэсэн үг юм. Тэгэхээр энэ бяцхан хүнтэйч бол өөрөө яа харахгүй нэг тийм тэр бэлэгдлийнч бодсон нэг тийм сахиусан тэнгэр шиг. Тэгээд тэр өөр гаригаас ирсэн тэгтээ тэр өөрийнх нь гариг дээр бол тэрэнд бас тийм их гоё юу яагаад гэсэн байхгүй. Тэр цэцэг бол бас жоохон адармаатай ааш цантай цэцэг штэ. Тэр чинь бас тэгтээ тэр цэцгийг хэдийгээр тэр цэцэг өргөсөөр өөрийгөө хамгаална гэд үлдсэн боловч бяцхан хүнтэйч цэцгэндээ үргэлж санаад байна. Магадгүй сүүлд нь тэр бяцхан хүнтэйч алга болж байгааг хүмүүс бол янз янзаар л уншсан хүн болго өөрийнхөө тайлбарладаг гинэ. Ихэнх хүмүүс бол бяцхан хүнтэйч өгчлээ гэж бодд юм байна. Яг алга болчихж байгаа болохоор. Тэр гариг руугаа буцаж байгаа нь бол үндсэндээ тэр чинь нөгөө том хүмүүсийн ойлгодгоор бол тэр чинь экспери өөрөө онгоцтойгоо онгоцны өвдрөө цөлд тэр чинь хойд апрактчлээ тийм ээ. Тэгээд тэр цөлд яваал тэр бяцхан нэг галтуулын тогоотой цэцэгтэй нэг юм гариг эзэмшдэг бяцхан хүнтэйч үлгэрийн юутай харал. Одоо өөрөөр хэлбэл үлгэр хүүхдийн үлгэр домог төсөөллийн ертөнц бодит цөл хоёр нэг дор. Гэтэл энэ хоёр ертөнцийг нэг дор яснараа маш гоё үлгэрийн юм шиг одоо нэг фэнтези гэдэг тийм хэлбэрийн уран зохиол болсон гэд үзэл энэ үлгэр шиг юм чинь ер нь хүүхдтэй уншуулъя гэж хүмүүс хүүхдтэй яатсан шиг. Тэрнээс биш яг үндэ бол бид нэр одоо ингээл эндээс яхад хүүхэд бол зугаатай магадгүй тэр түрүүний миний гоё зураг гэж үзүүлсэн шиг тэр зураг мурганы зугаатай юуг нь хараад өнгөрөө мартчих واخ. Тэгэхээр биднэрт илүү хэрэгтэй ном юм шиг. Ер нь бол энэ зохиолын төргүүдэмж зохиомжоос нь бол хүүхдих гэдэг гол нь яасан болов гэж бодоод байгаа. Яг тэгэхээр үүлэмж нь бол тийм үлгэрийн гонгайстай тийм ээ. Яг хүүхдийн үлгэрийн ер нь тэртээ хүүхдэд зориулсан юм шиг номууд явж том хүнд хамгийн буйртай зохиол болох нь зөндөө байдаг. Одоо хамгийн том жишээ бол Алис гайхамшигын орн Алис толны цаана гэдэг хоёр ном байна. Энэ хоёр чинь бол үнэндээ хоёулангийн хүүхдэд зориулж нэг анх Льюис Кэррол зурагдлаад ингээд зохиосон гэж байна шүү дээ хүүхдэд. Гэтэл одоо өнөөдөр тэр нь сэтгэлгээний хувьд задраад бүр ямар ч маш сонин өвөрмөц кодууд өөр бэлэгдлүүдийг олж харж болдог. Магадгүй сэтгэлгээний гүн ухааны эргцүүллийн ном уран зохиолын орой болоод хувирчихсан. Тэгээ бодглохоор энэ экзюпери ч гэсэн магадгүй өөрөө бас нэг гоё хүүхдийн юм шиг юм юутай ном бичиж гэж бодсон байж магадгүй. Гэвч одоо энэ бол үнэндээ хүүхдүүд биш бүр илүү дээд түвшинд гараад явчлаа л да. Одоо яг энэ шиг зохиолын жишээ бол Гаргантио Пантагрел. Яг нэг үлгэр шиг юм байдаг. Гэтэл тэр чинь цаанаа ямар мундаг гоё тэр хүний амьдралын философиг ямар гоё харуулсан те. Тэр тэгэл ингээ бодглохоор бид нэр одоо бидний үеийнхэн бол бүгдээрээ л багтаа
Робинсон Крузо Гүлберийн хайстдаг хоёрыг л уншиж үзсэн шүү дээ. Гэтэл энэ хоёрыг бидний багад бол хүүхдийн баг Монголын социалист Монголд бол хүүхдийн сонгодог зохиолууд гэж үздэг байсан. Гэтэл өнөөдөр эргээд харахаар нэг нь Робинсон Крузог бол хүүхдийн гэхгүй бүр ингээд эдийн засгийн юуны хувьд задлцсан ч байх шиг тий. Гүлбер бол өөрөө бүр том хүмүүс зориулсан бүлэгтэй юм билээ шүү дээ. Бид нэр тэрний мэддэггүй байсан болохоос. Ингээд бодглохлоор одоо Америкийн уран зохиолын үүсэл их эцэг нь болсон зохиол гэхэд Хак Фин байх жишээ. Тэгтэл бид нар чинь Том Сойер, Хак Фины атлетлуудыг чинь хүүхд байхдаа л уншаад бас л нэг хүүхдийн зохиол. Гэтэл үүндээ хүний амьдрал гэдэг бол нэг хүүхдийн зохиол гэдэг юмар нэг ингээд ялгаа тавьчих зүйл биш юм бэ. Бид нэр одоо эргээд хараад би одоо 50 настай дээр эргээд Хак Финийг уншихад ямар гайхамшигтай юу мэдрэмж авах уу. Гэтэл тэр мэдрэмжийг хүүхэд авч чадах уугүй юу гэж бодглохлоор ер нь хүүхдийн зохиол гэж байдаг эсхийг бас эргэлзээтэй өөрөө. Өдгөрийн хэлбэр дөрүүлсэн тэр бүгдм зохиомжоос нь ер нь хүүхдих гэж их үздэг болоо гэж. Тэрээс яг дотор нь гарч байгаа тэр утгасаа наагууламж бол насанд хүрэхсдэг. Насанд хүрэхсдэг гэдэг нь бүр оюун ухааны хувьд хэлж байна л да. Тэгээд тэр бүр дотор нь ер нь энэ бүлэг дотор болгоно тийм зурс хийсэн ер нь тийм гоё санаанууд, уран санаанууд. За тэгээд тийм хошин юу шогчтой юмнууд байгаа шүү дээ. Яг би бас уншиж байгаад одоо тэр 6 гаригаар дамжиж байгааг бас өнөөгийн одоо цаг үетэй бас нааж бас уншиж болох юм билий гэж бодож байгаа. Одоо тэр ганц хаантай нэг юу байна тийм ээ. Одоо жишээлбэл тэр хааны зарилгууд их сонирхолтой харагддаг шүү дээ. Одоо тэр бятан хунлайзыг орж ирэл өвшөөхт нь өвшөөж болохгүй гэдэг тийм ээ. Би ингээд холоос яа ингээд аялал маань холцон туулсан нойргүй явсан ингээд юу яаж байна нойр хурж яах хэрэг тэгвэл өвшөө гэж би ч юм зарид болгоё гэж. Тэгэхээр тэр бятан хунлайзад би өвшөөхгүй байхад өвшөөж чадахгүй байх өөрөөс найгаад байна гэсэн юм хэлж байгаа. Тэгээ сүүлдээ бүр би тэр хоёр ярьж байгаад би та юуг тахирдсан бэ гэж асуухаар би одоо өөрийнхөө гариг дэлхийг тэр байтхаа одоо ингээд од гариг энэ жижиг одоо гариг юу байдгийг өөрийнхөө гаригаас гаднах од гариг ихсээ хүртэл одоо би тахирдаг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бяцхан хундааж маань өөрөө нар шингэхийг харах дуртай. Тийм учраас өөрийнхөө дуртай юмыг л хэлж байгаа юм л да. Та тэгвэл над нар шингэх харуулаач гэж байгаа. Тэгэхээр хаан бол харуулнаа. Тэгэхдээ одоо цаг нөхцөл боломж нь одоо арай болоогүй гэдэг. Тэгээд өөр цаглбар харж байгаад өнөөдөр 7:40-д би нар шингэхийг чамд харуулна. Миний захирамж биелнэ гэж байгаа байхгүй юу. Нарууд одоо байгалийнхын замаар л шингэн шүү дээ. Тэгээд яг тэрийг харуулад захирамж гаргацдаг, тэндээ өөрөө баясдаг. Чим нэг ийм хошин одоо энэ өгөөнүүдийг бүгдийг задлал ярих юм бол эн чинь цаана айхтар улс төртэй ч юм шиг тийм хошин юмнууд байж байгаа байхгүй. Жишээлбэл одоо таны саяны ярьсан тэр хааны зарлиг гэдэг чинь. За би одоо үнэхээр ядраад байна гэдэг. За тэгвэл чамд эвшээх зарлиг болгоё гэж байгаатай адилхан. Одоо өнөөдөр манай төр засгийн явуулж байгаа юм уу гэдэг чинь сошиалд ямар байна, хүмүүсийн юу ямар байна, тэрийг харж байгаа л жишээлбэл нэг журам гарна. Нөгөөх нь хүмүүс дэмжихгүй нэлээд эсэргүүцэх юм давмгаадаад ирэх юм бол дорн солино. Яг л эн чинь нөгөө энэ одоо төвтэй төргөө эвшээх юм байна гингүүтээ эвшээх зарлиг болгож байгаатай л адилхан байхгүй юм. Тэгэхээр одоо тэр саяны тэр одон гаригуудыг одоо тэр хамгийн гол нь тэр гариг болгон дээр байгаа юмнууд нь ямар хоржонтой. Тэр нэг энэ дэнлүүгээ асааж унтраахаас өөр ажил хийдэггүй нэг нөхөр байдаг шүү дээ. Тэр нь ерөөсөө л дэнлүүтэй ганцхан дэнлүү зооцсон гариг. Нэг бол тэр хүний ажил нь ерөөсөө нэг бол дэнлүүгээ унтраа, нэг бол дэнлүүгээ асаа. Өдөр боллоо юу байлаа. Тэр гаригийн өдөр шөнө гэдэг нь бол ерөөсөө тэр хүний зөвөр хийдэг ажил. Би одоо өдөр бий болгож जैन
эргээд харанхуй шүнийг бий болгож байгаа гэдэг өөрөө бол маш ач холбогдол өгж байгаа боловч тэр нь зүгээр одоо хүүхд одоо бяцхан унтажийг харахад бол зүгээр л нэг тоглоом унтраалгаар. Гэтэл бидний маш чухал гэж амьдралдаа боддог маш олон зүйл яг үндэ хүүхдийнхаар ч юм уу магадгүй хүүхд биш тэр нь илүү гэгэрсэн оюун санаа ч юм уу магадгүй эсвэл бүр яг жинхэнэ жамын ёсныхын үүднээс харах юм бол ямар ч утгагүй зүйл. Бид нэр ямар ч утгагүй зүйлийн төлөө ямар их хүч зарцуулдаг тэрчүүдэл тэрэндээ ямар их ач холбогдол өгдөг тэрэндээ ямар их баясдаг. Одоо яг бидний өдөр тутмын амьдрал чинь бас л тийм шүү дээ. Одоо техник технологийн хүчээр амьдралыг юм өөрчлөгдөж шүү дээ. Техник технологи төртөө дөрвөө одоо нийгмийн чирээд нийгмийнхээ хөгжлийг төртөө дөрвөө одоо хурдсагсаж байна. За ингээд нийгмийн хөгжил хурдсаад ирэхээр хүний амьдралын хэмнэл өөрчлөгдөд хүн тэр одоо хэмжид одоо таарч тохирч ажиллах хэрэгтэй болчихж байгаа юм л да. Өөрөөр хэлбэл одоо нөгөө бидний ярьдаг нөгөө цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаад яал ярьдаг шүү дээ. Тэр үсэг. Тэгэхээр техник технологийн энэ хөгжлийн хурдцаар одоо амьдралын хэм тэр жижигхэн дэлхий хурдан эргэж байгаа хэсэг ийм хурдтай болцсон. Дагаад бидний арга барил бол дагаад бас өөрчлөгдөх ёстой. Гэвч тэр дэлгүүрийн арга барил өөрчлөгдөх үлдсэн байхгүй. Тэгээ сүүлдээ бүр тэр чинь нөгөө бяцхан унтаач явах үед бол ерөөсө зогсоо зөг асааж унтраагаад байж байдаг болсон байна. Одоо тэгээд нөгөө арга барил хосрогдсон учраас зүгээр одоо дэлгүү асаах унтраах л болцсон. Өөр ямар ч байхгүй. Тэгээд тэр юу их гоё тэр дунд ингээд хүүхдүүдийн тухай нэг яахгүй байгаа мөртлөө томчуулын юу ингэдэм багтаа гэдэг дандаа бяцхан унтаачийн өмнөөс харж ийсэн аа. Нэг хэний ч үлээ нэг галтэргийн нөгөө саяны өөрөө чинь галтэргээ ярихлаар гэсэн галтэргийн нэг юу сумчин ярьдаг шүү. Тэгсэн чинь энэ тэд нар одоо ингээд галтэргэндээ ингээд бүгд ингээд айгу завгүй гэл. Тэгтэл хүүхдүүд нь ямар ч хийх юм байхгүй бол цавханд хамраа наачаад юм ширтэл тэд нар л хамгийн яцтай хүмүүс гэж ярьдаг. Тэгэхээр одоо хүн энэ амьдралыг элдв ямар нэг юм олохын төлөө, ямар нэг юмд амжихын төлөө, ямар нэг юм одоо яадаг чи одоо бид нар юу нэг цогсоо зайгуул нэг яарсан сандарсан нэг юм олох гэсэн амжих гэсэн хүмүүс байд. Гэтэл тэр цонхны шилэнд хамраа наачаад юу хүч явахгүй гээ сайхан хараад юм явж байгаа тэд нар шиг тэр нь хамгийн аз жаргалтай. Тэгэхээр ер нь жаргалтай амьдрна гэж юу юм бэ? Бас Экзюпери өөрөө бас их гоё. Энд чи өөрөө их нөгөө нисэгч энэ номыг бичих үедээ Америкт бичсэн гэсэн. Тэр үед чинь Франц, Германд эзлэгдсэн. Тэгээд 42 3 онд байна уу да энэ нөгөө өөрөө нисэгч болохоор нөгөө сүнэгч онгоцны нисэгч. Тэгээд нөгөө нисхийн юунууд нь тэр чигээрээ скадрил нь Америк руу шилжээ. Тэгээд тэнд яаж хат бичсэн гэсэн. Тэгээд тэр юунд цөлд унаад онгоцны эвдэрсэн нисэгч бол өөрөө юм шиг байгаа. Ягаад гэвэл тэр үед онгоцны эвдрээд тэгээд юугийн өөрсдөө юугаан засах тийм нисэгчдэд маш их байж эзгүй газар унтчихдаг. Тэгээд ус яадаг яг ийм асуудлууд яадаг. Гэтэл энэ бол өөрөө нэг талаас нь харахад тэр усгүй цөлд унтсан хүн тийм төсөөллүүд нь баяжчихдаг гинэ. Одоо бархас зохиолоод гардаг цөлд хүний төсөөл илүү баян байдаг. Тэрэн шиг яг тэр цөлд очиж үдсэн, цөлд хаягдаж онгоцны эвдэрч үдсэн хүний төсөөл юм шиг байна. Тэгэхээр энэ өөрөө тийм их амьд зохиол. Тэгээ хамгийн сонирхолтой нь Экзюпери ч өөрөө яг тийм нөхцөлд нас барсан. Экзюперигийн онгоцтойгоо сүнсэн юугийн тэгээд яахгүй байжгаад одоогоос 10-аад жилийн өмнө баха ямар ч байсан энэ 21-р зуун гарцнаас хойш гэд юуг нь олсон шүү дээ. Тэгэхээр мань хүн бол тийм бас өөрөө яа харахгүй тэр төмөрлөг ахын хилдэг шиг бас ортой. Үнэхээр нэг тийм ер бусын өөр юунаас ирсэн юм шиг тийм хүн байна. Бяцхан унтаачийн түрүүн би нэг эрэлээ олсон гэж яриад байдаг шүү дээ, тийм ээ? Эрэлээ олсон гэж. Тэн дээр одоо тэр үнэхтэй уулзахаас өмнөх үнэхтэй уулзах үеийн тэр яриа
Дараа нь тэр яг буцахын өмнө тэр нисгчтэй болж байгаа яриа энэ хоёр бол их гайхамшигтай санагддаг л та. Одоо яг энэ оюун чимгийн орчуулган дээр л гаршуулах гэдэг байгаа. За энэ Сүхбаатар орчуулган дээр бол дасах гэж байгаа хаа. Хэрэв одоо дасаагүй бол эхлээд одоо үнийг гарч ирэхээр нь одоо найз бол ийгдэг шүү дээ. Тэгтэл одоо үнийг бяцхан унтааж хэлэхдээ бол тэр бол одоо тасаагүй хоорондоо тасаагүй байна. Тасны дараа бол харин шал хөрөлнө. Хин хиний амьдралд одоо нар урах шиг болно. Одоо би утгацэл ярьж л яг үгжилж бол тийжлэггүй. За тэгээ тасны дараа юу болох вэ гэхээр тасны дараа бол чи одоо надад одоо жирийн одоо бол тасгаас өмнө бол чи одоо надад одоо жирийн л одоо нэг 100 мянган хүүхдүүд байдаг л адил одоо нэг тийм л жирийн нэг байна. Бэж гэсэн чамд нэг 100 мянган нэг байдаг л нэг л байгаа. Тэгэхээр тасны дараа бол өөр болно шилдэг шүү дээ. За үнэхээр тэр үнэхтэй уулзаа тэр үнэгээс бас нэлээд юм ойлгох нь гэж одоо би бас дотор нь бодоод байдаг байхгүй юу. Тэрний дараа үнэхтэй уулзсны дараа тэр хоёр тасаад тэ үнэг бол бас ингэж хэлдэг. Энэ тарийн талбай бол одоо надад бол хэрэггүй. Хутгах хэрэггүй би талах идэггүй. Би тарийн талбай би татагддаг. Гэвч одоо чиний өсний өнгнөөс чинь болоод одоо чамайг байхгүйсэн ч гэсэн би тарийн талбай хараад чи санаанд орчих. Чи миний дурдтгал болно. Тэгээд би тарийн талбай дуртай болно. гэж хэлдэг шүү дээ. Яг энэ хэлсэн үгээр нь нөгөө орхиж явсан одоо тэр цэцэг өөрийнх нь гариг дээр байгаа тэр цэцгийг бас ойлгодог. 5 сая жилөө сарнаа цэцэрлэгтэй таардаг шүү дээ. Тэгэхдээ тэр өнөختөө уулзахаас өмнө бол цэцэрлэгтэй таарч байгаа. Тэгэхдээ одоо нөгөө орхиж гарсан нөгөө өөрийгөө бол тэр цэцэг нь бол би бол энэ сансрын уудамд одоо ганцаараа одоо ийм гоо сайхан ер нь би энэ төрөл цэцэг дотор бол ганцаараа ийм гоо сайхан цэцгээгээд хэлсэн тэнд өнөмшсөн байсан байхгүй. Тэгтэл өөр гариг дээр тэр нь бүр 500 саяар ажиллагаа ингээ байхаар тэр чинь бас тэр төрөл ойлдог шүү дээ. Сарнай гэдэг бол маш ховор онцгой юу гэдээ ойлгоцсон байсан чинь тэнд нэг дор маш олон байсан. Тийм учраас тэрний үнэхдээ уулзсны дараа бол харин өөр болцдог. Яагаад гэвэл тэр үнэт зүйлээ ойлгодог байхгүй. Өөрөөр хэлбэл за би миний тэр цэцэг бол би тэрийг одоо багаас нь гэх юм одоо соёлж ургаж яхад нь одоо хамгаалж арчилж зүрх сэтгэлээ өгж усалж одоо гэсэн. Тийм учраас тэр цэцэг бол бичнээн олон сарнай дотор байлаа гэсэн тэр цэцэг надад ганцхан. Тэр хамгийн одоо үнцэнтэй хамгийн сайхан цэцэг байна. Тэрийг мэддэг. Тэгтэл бүр сүүлд нь одоо бяцхан хүлээж маань нөгөө тэр сансрын юу онгоцны нисгчтэй ярьдаг шүү дээ бас. Тэр ярьж байхдаа бас яг энийг тавтаж хэлдэг. Өөрөөр хэлбэл тэнд бяцхан гэгэрл яваад байна гэж би ойлгоод байгаа байхгүй. Тэр бүр тийм яруу найрагдлаг маяр орцдог шүү дээ. Төгсгөлийн тэр явж байгаа хэсэг бол өөрийнхөө гариг руу өөрийнхөө тэр гариг чинь бас их өөрхөн тэр уншиж байгаа хүүхэд одоо жишээлбэл хүүхэд уншлаа гэхэд бас тэр өөрийнх нь гариг сэтгэл татагдах юм байх үйс юуг нь эхлээд хамгийн түрүүнд зураад өгсөн байгаа. Тэр нь яадаг вэ гэхээр тэр их тийм сонирхолтой орчин байдаг. Нөгөө хідэн галтуулнуудаа тэр чинь явахаас өмнө галтуулаа цэвэрлээд тэр чинь зарим галтуул нь ажиллагаатай, зарим нь сүнцэн тий. Тэгдэж гисэн тэр бүх галтуулаа цэвэрлээд гаригаа аюу сайхан эмгцэгцэнд оруулчаад ингээд явсан. Цэцгэнд нь хэдийгээр ямар ч аюул зандал байхгүй ч гэсэн юмээ гэж мэдгүйгээд бас цэцгэндээс аюу тавиад цэцгэн ч гэсэн өөрийгөө хамгаалчих нь өргөс бас яагаад нэг сэтгэл тавиа явсан. Гэхдээ тэр явж
ер нь би явахгүй байсан ч адилхан. Ягаад гэвэл би явлаа гэд ямар нэг юм олох биш. Магадгүй яваад олсны олдсон өөрөө явахгүй байсан ч болох байсан гэдгийг ойлгосон. Тэгэхээр одоо энэ ахаал нөгөө нэг бидний асар олон чухал хэрэгтэй гэж боддог зүйл яг үний иргэд дээрээ хэрэггүй ч гэж магадгүй. Тэрэнгүүгээр амьдрч болох зүйл маш олон. Нөгөө хинчүүлийн нэг философч юу гэдэг зах дээр очичаад ямар ч хэрэггүй энгүүгээр амьдрч болох юм энэ хороо дээр яас их үйдэн гэдэг ш. Тэрэн шиг бяцхан хунтайж эцэст за миний жинхэнэ арчлах ёстой санаа тавих ёстой газар бол миний өөрийн гариг юм. Тэгэхээр энэ нөгөө дайны үед бичигдсэн өөрийнх нь эх орн нь эзлэгдсэн тий. Тэгээд өөрөө тэр чинь нөгөө тэрний эсрэг тэмцэж байгаа нисэгч хүний нөгөө сэтгэлийн юу яг нөгөө талаараа тэр хүүхдийн юугаар дамжаад эцэст хүн амьдралд хүний амьдралд юу хэрэгтэй энийг эргцүүлж байгаа. Энэ эргцүүл рүү хөтлөнө гэдэг нь өөрөө хүний амьдрал юу ч хэрэггүй гэж хэлэхээс илүү чухал. Яг гэвэл хүний амьдрал юу ч хэрэггүй биш ч байж магадгүй. Бүх юм хэрэгтэй ч байж магадгүй. Гэхдээ хэрэгтэй юу хэрэггүй юу гэдгийг эргцүүлнэ гэдэг нь өөрөө хүнийхээ хувьд дээшээ ахиж байгаа. Тэгэхээр энэ эцсийн дүндээ бяцхан хунтайж гэгэрлийг олчлаа гэж хэлж болмоор санагддаг. Тий. Тэр гэгэрлийг олж байгаа юугаар баталж байгаа гэхээр тэр нисгчтэй ярьж байгаа нэг яриа байт юм аа. Одоо танай энтхийн хүмүүс 5 сая сарнаа тарчаад тэгээ юу ч олддоггүй гэж тийм ээ. Юу ч олддоггүй л одоо ингээл гатэргээр ч юм одоо юу ч ингээл зөриөл дэхвэлтал ирээл хайгаал яваал байдаг. Гэхдээ одоо ганцхан ширхэг сарнаа юм уу ганц балга уснаас л олчих юм шүү дээ гэж хэлдэг шүү дээ. Энэ бол том мондөг өгөлтэй. Тэгээ ийм мөрх өгнүүдээс нь бол би ер нь тэр Буддагийн дасуудын тэр ихээр тахтын төстэй шиг гэдэг. Одоо тэр өгүүлэмжүүд ямар мундаг. Одоо тэр чинь хоёр өөр ертөнцийн. Одоо жишээлбэл бидний өнөөдрийн квант физик мизикийн ярьдгаар бол хоёр өөр хэмжээсийн хоёр хүн нэг дор явж байгаа шүү дээ. Одоо нэг нь бяцхан хонтойж нэг нь нисгэж. Хоёулаа ус хайгаад явж байгаа. Тэр усыг олох магадлал мэдгүй одоо хэд мянгад нэг юм уу олохгүй ч гэж магадгүй. Тэгээд тэр өөр ер нь ус олохгүй шинжтэй болцсон байснаа. Гэвч тэр ус олох тэмүүлэл нь гол биш болонгод ус алдчихж байгаа тий. Яг тэгвэл тэр усыг зөвхөн ус бодоо явсан бол магадгүй тэр илэрээд улангасаад тэгээд усаа олохгүй зөрөө явах байсан байж магадгүй. Тэгэхээр энэ бидний хувьд магадгүй нөгөө нэг хүн тэгэрх ямар нэг юм олох гэдгээс илүү тэрэнд тэмүүлэх нь өөрөө тэрлүү илүү чухал. Магадгүй бидний ямар нэг юмд хүрэхээс илүү хүрэх гэж зорж байгаа зорилго маань илүү чухал юм шиг. Тэгэхээр энэ тийм хүүхдч бай хинч уншсан үнэхээр нэг тийм цаанаасаа дотроос гэгээд тусмаар тийм гоё ном. Тэгээд ийм гоё номын тухай өнөөдөр бас Бурхны шашны ховор гүнтэй. Энэ чинь их сонин би өөрөө их сонин яриа боллоо гэж бодож байгаа. Яг гэвэл энэ чинь барууны ертөнцийн хамгийн их зарагч ном шүү дээ. Тэгтэл барууны ертөнцид хамгийн их зарагдсан 200 гаруй сая хэвлэгдэж барууны ертөнцид төгсөн номыг буддист байр сууриас хараад тэгээд ярина гэдэг бол мэдэхгүй. Өмнө ийм тохиолдол байсан эсхийг мэдэхгүй. Гэхдээ маш сонирхолтой. Яагаад тийм бяцхан гэгэрэл болсон байна гэхээр гэж яриад байна гэхээр ер нь сүлд нь бол байгаа шүү дээ. Одоо хамгийн чухал юмыг нүдээр харж чадахгүй сэтгэл зүрхээрээ л харна гэж. Тэгээд хиний энэ бяцхан хунтайжийн одоо тэр гариг руугаа явж байгаа үндсэндээ бол тэрэлсэн сүлд зүгээр энгийн одоо юугаар бол нас орж байгаа юм уу? Тийм үйл явдал болж байгаа. Гэвч энэ бол баяр руу явж байгаа шүү дээ. Тэгээд тэр нисгчд бас хэлж байгаа өгнүүд бол үнэхээр гоё. Бүр гоёрм тийм өгнүүд байдаг шүү дээ. Би энэ олон одоо саяж яваа гариг дотор нэг одон дээр нь инээгээд амьдраад явж байгаа.
намайг санах бүрдэн бол одоо од харна. Тэгээд одонд дуртай болно. Тэгээд мянга сая жива энэ од ирэхсэд чи хайртай болно. Мянга сая жива энэ од одоо инээдэг, өөртөө чинь ярилцдаг юм хонхолно гэж байгаа шүү дээ. Нэг зүйл одоо үнцэнтэй байхад л бусад одоо төрөл зүйлээ бэрэлдүүлдэг юм байна л да. Үнэхээр гоё зохиол шүү. Тэгээд одоо бид нэр хүүхдүүдтэй авч өгөхөөс гадна хүүхдүүдтэй авч өгсөн номоо бас өөрсдөө дахиж нэг уншаасаа бас бид нар ч багтаа уншаад тэгээ ихэнх хүмүүс чинь ингэдэг штэ. За би одоо энийг уншаад яг хүүхдүүд уншиг. Гэтэл тэгэж болохгүй ном тий. Энэ бол магадгүй хүн хэдэн ч нас хүрсэн байлаа гэсэн дахиад унших хэрэгтэй ном. Тэгээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн гэж ийм сайхан хууч яриа дэлгэсэн мөнх баяртаа баярлалаа. Тэгээд номын үйлсэд нь бас яруу найргийн уран бүтээлт нь амжилт хүсье. За баярлалаа. За одоо та бүхэн дуулж өгөх дуу бол радио хамтлагийн Karma Police гэдэг нэртэй дуу байгаа. Орчуулах юм бол үүлийн үрийн цагдаа гэсэн нэртэй. Буянаараа бол гэдэг монгол үг байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан сайн юм хийсэн бол сайныг хураана, муу юм хийсэн бол муугаа хураана. Радио хамтлаг маань тэгээд энэ 3 дахь согонд орсон дуунуудтай бол үгэн дээр нь анхаарсан зүйл нь бол яг тухайн үеийн орчин цагийн одоо бидний ч гэсэн орчин цагийн нийгэмдэр байгаа яг дутагдлуудыг хөндөж мессеж өгсөн үгтэй дуунууд их шингээсэн байдаг. Орчин цагийн дэндүү материалыг хандлага, дэндүү их системлэг хандлага тэрийг шүмжилсэн дуунууд ихтэй. Тэгээд энэ дуунуудын дунд үүлийн үрийн цагдаа гэсэн дуу орсон байна. Тэгээд энэ дууг та бүхэнд одоо дуулж өгөх гэж байна. Тэгээд радио хамтлагийн дуучны Том Йорк хэлснээр бол энэ дуугаа яг голчлон хинт зориулсан бэ гэх юм бол шунал болоод эрх мэдэл гацсан хүмүүс болоод дарга нарт үгээ бол хандаж зохиосон гэж өөрөө хэлсэн байдаг. Тэгээд үүлийн үрийн цагтаа ажиллаа сайн хийсэй гэж би бол хүсэж байна. Karma Police. Karma Police.
تبسم غار وارتيها الشكا وجه غماني فرقت وجه غماني فرقت يا نورين للنوفلي يا نورين للنوفلي لا ترحم تبدالتك لا ترحم كم تبدالتك صوت الطين هرتل والنت صوت الطين